21-р зуунд орчин үеийн уртлаг байнгын ховсон өөрчлөгдөхийн хэрээр шинэ урлагийн урсгалыг тодорхойлох уран бүтээлчид, урлаг судлаач, урлаг таашаагчдын анхаарлыг татсаар байна. Энэхүү цуврал видео мэдээлэлээс өнөө цагийн орчин үеийн урлагийн хамгийн алдартай 5 артисттай танилцах болно. Эдгээр уран бүтээлчид өөрсдийн өрмөц үзэл бодол, шинэлэг, арга барилаараа урлагийг тодорхойлж байна. Бэнкси нууцлаг гудамжны зураач. Их Британий нууцлаг гудамжны зураач, кино найруулагч Бэнкси бол орчин үеийн урлагийн гол төлөөлөгчдийн нэг юм. Бэнкси өөрийн нэр нүүр царайг нууцж, гудамж, хан, гүүрэн дээр нийгмийн сэтгвийн доголдол гажуудлыг хошноор заримдаа сэтгэл өвтгөн дүр төрхийг графитаар илэрхийлдэг. Бэнкси урлагийн бүтээлийг заавал галерей барин үзэх уламжлалт гоо зүй ойлголтыг эвдэж, хотын иргэн тойрон магадгүй гэрийнхээ ойроос ч үзэж болох урлагийг хүмүүст мэдрүүлэхийг хүсдэг байна. Бэнксигийн дэлхийд танигдсан бүтээл нь бөмбөлөгтэй охин хэмээх графит бүхий зураг юм. Үс даашинз нь салхинд хийсэх бяцхан охин улаан зүр хэлбэртэй бөмбөлхийг салхинд хийсгэн. Эсвэл охины гараас мултран хийсэн ч байж магадгүй хүн төрлөختөнд итгэл найдвар хорвоо ертөнцид үргэлж байдгийг сануулсан урлагийн бүтээл болж чадсан байна. Орчин үеийн урлагийн томоохон төлөөлөгч, контемпорари уран бүтээлч Яяо Кусама дэлхийн хүлээн зөвшөөрөгдсөн өнөө цагийн эмэгтэй уран бүтээлч юм. Уран зураг, баримл, инсталляц мөн яруу найргаар дамжуулан өөрийн ертөнцийг үзэх үзлээ бусадтай хуваалцдаг. Кусамагийн бүх бүтээлүүд толгоноос бүтдэг. Хорвоо ертөнцид бид бүхэн нэг л мэдрэмжийг олон өнгөөр авдаг бол яах вэ? Тэр мэдрэмж олон өнгийн толго болон сэтгэлийн гүнд буухсан гоник бүхнийг өөртөө шингээ авч хязгааргүй огторгүй руу шиднэ. Зүрхний мухарт хатгах тэр толбыг урлагаар дамжуулан сэтгэлийг хамгаах гайхалтай анхыг Кусама бүтээсэн байна. Урлаг хаана эхэлж хаана дуусахыг бид бүхэн мэдэхгүй ч урлаг үзэгч хоёрын хооронд орших заагийг өдөрүүлэхийн тулд Кусама өөрийн оршихуйг хэсэгтэн зураг мартаад эцэс төгсгөлгүй мэт санагдах өнгөт толбоор ухамсарыг сэргээн өгөхийг хүсдэг байна. Орчин цагийн поп урлагийн хаан гэгддэг Америкийн уран бүтээлч бол Джеф Кунс юм. Урлаг судлаачдын дунд түүний бүтээлүүд ихээхэн маргаантай байдаг. Кунсийн уран бүтээлүүд ихэвчлэн уран баримлын төрлүүдээр дамжуулан хөнгөн, хөгжилтэй мэдрэмжийг үзэгчдэд төрүүлдэг. Тэрээр уламжлалт гоо сайхны тухай ойлголтыг орчин цагийн амьдралын хэм маягтай холбоод урлаг таны амьдралын зүрхний цохилт болон амьдралыг тань өөрчилж чадах хэмээн сануулдаг. Реализм, поп арт, абстракт урсгалаар уран бүтээлээ тойрвдог Германы уран бүтээлч Герхард Рихтер орчин цагийн дүрслэх урлагийн нэгэн том төлөөлөгч юм. Рихтерийн бүтээлийн хүч чадал нь оюун санааны хязгааргүй таашаал, нууцлаг байдал, өнгө зураас бүхнээр дамжуулан эсрэг тесрэг зүйлсийг нэгтгэхэд оршдог байна. Рихтерийн бүтээлүүд үзэгчдэд олон зэрэг сэтгэлийн таашаал, оюуны бодролыг төрүүлдгээрээ онцлог юм. Английн уран бүтээлч Damien Hirstийн инсталляц бүтээлүүд 1990-ад оны эхээр урлагт томоохон тэсэлтүүдийг хийсэн байдаг. Түүний бодит бие өгөхгүй амьд бичгээр тайлбарсан хэмээх бүтээл уусмал бүхий шилэн оргонд байрлах махчин загсны шүднүүд эрт эсмэд харагдах нь хүн болон далайн улаан амьтны эрлэг мөн гэдгийг илтгэнэ. Энэ үед шилэн хураг түүнийг барьж чадах болов уу гэсэн айдас төрхийн дээр түүнтэй далаад учрвал яах вэ гэсэн үхлийн тухай төсөөлөлч орж ирдэг.